Өдрийн мэндэ бидний дараагийн хичээл маань техник үйлчилгээний хичээлийн 4-р хэсэг буюу шаланганы ашиглалт угсралт гэсэн үндслэг хийх гэсэн хичээл байна. За хөөс дамжуулах, хоолой шаланг угсрах, шалангийг шулуун байрлалд суулгаж даралт өгөх үед гарах уртын өөрчлөлтийг тооцоолон шалангийн шугамыг хангалттай сул үлдээх. Үрэлтээ сэргийлж мөн ашиглах үед уян хатан хөдлөх үүднээс шалангийг хангалттай урт байлгах хэрэгтэй. Хөөс буюу шлангийг дамжуулах, хоолой шлангийг угсрах дээр дахиад шланганд огцом ашиглалт морилд үсгээс сэргийлж өнцгний зөв адаптерыг ашиглаж өгдөг. Шланг холбогдож байгаа тэгш гадаргуун дээр шлангийг морилгон холбож мушигралт гажилт үсгээс сэргийлж өгнө. Эргэн дойрны халуун температур нь шлангийг богиносгодог. Тиймээс шланг халуун идангуудаас хол байгаа эсхийг шалга тусгаарлах боломжгүй бол шлангад хамгаалалт хий. Угсралтан дээр эрэх даралтыг бууруулж үзлэг засвар хийхэд төхөм нэгт суулгалтай байхын тулд холбогч ашиглах хэрэгтэй. Дамжуулах хоолойг угсрах. Шлангууд холбох үедээ анхаарах хэд хэдэн зүйлсүүд бий. Үүнд UL зэрэг базуусан шланг ашиглахдаа холбогчдын байршил шлангийн диаметр зэрэг илүү анхаарах хэрэгтэй. Ингэснээр үйлдвэрлэгч заасны дагуу даруулгыг аюулгүй суйрлуулдаг. Мөн шлангийн уртад анхаарах нь дээрээс нь хит урт эсвэл хит богино байснаар нэмэлт өрөлт үүснэ. Тиймээс уртыг нь сайтар тохируулах нь шаардлагатай. Шлангийг суулгасны дараа ямар нэгэн мушигралт байх ёсгүй. Шлангийг солихдоо бүх жиргийг солино. Тодорхой нэг шланг авахд бусад шлангууд давхар авагдсан эсвэл солирсон бол тэдгээрийн жиргийг мөн солих шаардлагатай. Эцсийн жангалгаа хийхдээ шланг мушигралтаас сэргийлж үүнээс сэргийлэхийн тулд хоёр ширхэг түлхүүрийг ашиглана гэсэн үг. За хоус буюу шланг нэр маань одоо мушигралтаас сэргийлсэн юм нарийн зураас байгаа. За энэнгүүрээ бас мөн мушигрсан уугүй юу гэдгийг шалгаж үзэж болно. Тэгээ заавал та хоёр түлхүүр ашиглахгүй бол нэг түлхүүрээр жангалгаа хийхэд энэ маань одоо мушигралт заавал үүснэ гэсэн үг шүү. За шланг хөдөлгөөнтэй өргөдөж байвал гадуур хамгаалалт хийлгүүгээр буурах ямар нэгэн байдлаар одоо та шланг маань үрэлт үүсчил байгаа бол заавал гадуур нь хамгаалалт хийх шаардлагатай гэсэн үг. Үйлдвэрлэгчийн гарын авилгын дагуу нэмэлт арга хэмжээг заавал шаардлагатай болов. Бүх дараалга ажиллагаатай муудаагүй байвал тэдгэрийг бүүсэл сольж байгаа шалангийн байрлалд байгаа босод шалангуудыг онцгойлон шалгах, өөр босод шалангууд солигдохоор байгаа эсхийг шалгах, хэрэв тэдгэрийг мөн солихоор бол цаашид эвдэрлээс өвчин сэргийлэх үүднээс үйлдвэрлэгчийн гарын авилгын дагуу зөв чиглэл баримтлах. За эвдрэл гэмтэлтэй одоо үүссэн хөөс буюу шлангууд, за абразив илэгдүүд, кракинг буюу цоролтууд, leakage буюу тий. За дээрэс нь fitting damaged, kinked, sewage damaged гэд одоо эвдрэл гэмтлүүд гарсан байгаа хөөснүүдийг та бүхэнд үзүүлж байна. За ямар ч тохиолдолд тухайн одоо хөөснөөс тийм ээ ихч бай, багч бай хэмжээний одоо асгаралт гоожилт одоо яг энэ зураг дээр харагдаж байгаа шиг зүйл байх юм бол хизээч битгий гараараа хурж үзээрэй. Энэ маань маш өндөр даралт байдаг учраас таны одоо тий гар одоо ямар нэгэн байдлаар гараараа хүрэх үед шууд зүсэх өндөр даралттай болж шууд зүсэх аюултай гэдгийг маш сайн ойлгоорой. За даруулгад буюу климпүүд даруулгын төрлүүдийг та бүхэнд харуулж байна. Даруулга маань бүх төрлөөрөө байдаг учраас тухайн одоо CC процедур дээр тий тухайн хөөсний байрлал позишн ямар байна тэрийгээ сайн харж агаад яг байрлалынхын дагуу CC процедурын дагуу климпер нь хэд одоо 3 бол 3 тийм ээ монголч хийжээс ер нь бол хийжээч монголч болохгүй хоёрыг ч юм уу 3 байрлах газар хоёрыг ч юм уу хийж болохгүй яг байгаагаар нь 3 бол 3-аар нь ч юм уу ингээд хаана байрлах хэвээр бол яг тэр байрлалаар нь климпүүдийг буюу даруулгуудыг байрлуулж өгөөрэй гэсэн үг. За энэ байрлуулсаар харагдаж байна. Одоо байрлуулаагүйс болоод эдгээр ийм илэгдлүүд үүснэ гэдгийг энэ зурган дээр одоо төв болон хөөс хоёр хоорондоо ингээд үрэлт үсээд энэ маань ажиллагааны үед өргөө жижиргийн өндөр даралтаас болоод байна. Илэгдэл үүсэж байна гэдгийг зургаар харуулж байна. За дараагаар нь бид нар тослооны систем. За энэ дээр base oils, additive oils буюу нэмэлт бүтээгдэхүүнтэй одоо тос гэсэн хоёр юунуудаас хамаарж байгаа. За автомат тослооны систем. За энэхүү систем маань хэрхэн яаж ажилладаг вэ гэдэг тал дээр одоо ярилцсанаа гэсэн үг. За энэ дээр ажиллагааныхын талаарх одоо гидравлик схем, ICO тэмдэглэгээ бүхий схемийг нь үзүүлж өгсөн байна. За операторын дээр байгаа буюу байрлах үе тавцсан дээр ерөнхий гидравлик тослооны системийн маань танкнд байрлаж өгдөг.
За тослогооны үндсэн одоо тосны гүйцэтгэх үүрэг нь ашиглалтаас хамаарч тослогооны материалыг гүйцэтгэх үүрэг нь өөр байж болно. Үүнд жиргвч маягаар ашиглагдана. Жишээ нь одоо шатлалтын хий агуулсан холбох зүтгэх, за гол дээр нь шингэнд муфтнууд авцуулах холбох муфтууд, за дөргөл бууруулах, амортизаторын бүрэлдэхүүн хэсэг, уур утаа хаялтыг хянах гэх мэт үүрэгтэй байдаг. За үрэлтийн хяналт. Энэ дээр дулаан ялгаруулалт энерги зарцуулалтыг багасдаг. Илэгдлийн хяналт. Энэ дээр механик илэгдлийг багасгаж өгнө. Зэврэлт илэгдлийг хяналт гэж байгаа. Энэ дээр нь гадаргуу гэдэх зэврүүлэх процесс хамгаалдаг. Температурын хяналт буюу дулааныг шингээж авч дамжуулдаг. Бохирдлын хяналт. Бохирдол нь өөртөө шингэн шүүлтүр тусгаарлах шүү зөөдөг. За бохирдлыг хэмжүүлэх нь за хамгийн сүүлд нь хүч дамжуулалт буюу трансмишн үүрэг гүйцэтгэнэ. Хүч хөдөлгөөнийг гидравликаар дамжуулж өгдөг гэсэн үг. За эдгээр үүргүүдийг тослогооны одоо тосны үүрэг маань гүйцэтгэж өгдөг байх нэ гэсэн үг. Статистик судалгаа байна. За Кимоцо үйлдвэрийн одоо эвдрэл гэмтэл болон за ашиглагдсан жилээс намаарсан үйлдвэрлэлийн судалгаа. Кимоцогийн үйлдвэр нь сүүлийн 6 жилийн хугацаанд эвдрэл гэмтлийг 65% бууруулсан. Нагоягийн үйлдвэр нь 1980-аас 85 онуудад илэгдэлд хамаарах эвдрэл гэмтлийг 90% бууруулсан байдаг. Гол стратеги бол ерөөсөө л тослогоо сайжруулалт. Тослогооны одоо стратеги, тослогооны одоо схемийг, тэгээ тослогооны системийг сайжруулснаар ерөөсөө илэгдэл эвдрэл гэмтлийг бол бууруулж эхэлсэн гэсэн үг. Кимоцогийн үйлдвэр нь өндөр чанартай засварчлалын шагналыг хүртэж байсан юм байна. За заавал шалгах ёстой зүйлүүд. Энэ та юуг шалгах ёстой юм бэ гэж байгаа. Тоодны нөөц сав дүүрсэн хэсгийг шалга, гар аргаар тослогооны системийг идэвхжүүлж, тоодны нацаас ажиллаж байгаа хэсгийг шалгана, тоодны борсонкнуудыг шалгах, удирдлагын пин хөдөлж байгаа хэсгийг шалгана, бүх тослогооны шугамуд шалгах ба бүх цэгүүд дээр тоод ирж байгаа хэсгийг шалгана. Хэрвээ цэгүүд дээр тос ирэхгүй бол шланг болон холбогч цэвэрлсэний дараа дахин шалгаж үзнэ. 6-ад нь борсонкны цэгүүдийг гараар тосож тоодыг гарч байгаа хэсгийг шалгана. 7 хэрвээ тоод гарахгүй бол борсонкыг та тохируулж өгнө гэсэн үг. За ингээ анхаарал хандуулсанд баярлалаа. За бид нар техник үйлчилгээний одоо дараагийнх нь 5 дугаар хэсэг рүү орно гэсэн үг. Нийтдээ 5 хэсгээс бүрдэж байгаа.